Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу улсын их хурлд хэнийг нэр дэвшүүлэхгүйг шийддэг. Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компаниудыг захирал хэн байхыг мэддэг. Тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудах байсан бэ? Түл яагаад өөрөө зугтсан юм бэ? Ирээгүй юм бэ? Гэдэг асуудал байгаа. Тийм учраас би миний дахин нэр дэвших дараагийн одоо улс төрийн замнал саад болох хэсгээс үл хамаарч хизээ нэгэн цагт би ийм хулгайчиг төрийн алах бариулж исэн гэж харамсахгүй өхөн гэсэн ийм итгэл өмчлөөр энэ сонсгол зохион байгуулагдсан шүү. Одоо энэ амар өсгөлэн дарга энэ адмиралтай холбоотой асуудаа зэгцлээ гэж манай оюун эрдэнэ ерөнхий сайд 23 оны 11 сард нүүрсний сонсгол зохион байгуулалтаас 45 хоногийн өмнө Монгол улсын засгийн газрын хуралдаан дээр хэлж ирсэн. Өөрөө хэлж ирсэн шүү дээ. Тэгээ энэ сонсгол тэр хэвлэл мэдээлэлээр гарсан гэж байгаа тэр асуудлуудыг хянан шалгач шинжээчнэр судлаад бүхэлдээ хууль тогтоом зөрчиж Бортегийн ор дээр нүүрс баяжуулах үйлдвэр барина гэдэг тендер зарлах халахвчаар би халахвчаар гэж хэлээд байна шүү дээ. Тендер нь тийм нэртэй тендерийн бичиг баримтыг юу гэж өөрчилсөн гэхээр Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах эрх өгчөж байгаа байхгүй юу тэр компанид. Хамгийн гол асуудал энд байгаа. Шанаг нүүрс одоо ухаагүй штэ Бортегоос одоо байж байгаа штэ гэж хэлээд байгаа. Тэр нүүрсийг чинь энэ сонсгол хийгээд өмнөх улсын их хурл 24 оны 1 сард хууль бус ийм үйл ажиллагаа болсон байна гэж тогтоод цуцалсан учраас хулгай өргөжлөх боломжийг хаад зогсоогдсон байхгүй. Зогсоогдсон. Манай амар өсгөлэн дарагч бүр ингэсэн шүү дээ. Одоо би энэ тэр нүүрсний хулгайны адмиралын эрхийг цуцлах улсын их хурлын тогтоол гарахаас нэг өдрийн өмнө өмнөх өдөр нь гэсэн үг. Засгийн газрын хэрэглэх газрын сайдынхаа хувьд энэ адмиралын эрхийг цуцлаа гэдэг бичгийг Эрдэнэс Монголын тузын дарга руу явуулсан байсан. Хүн харахад яаж гэнэ вэ? Би өөрөө цуцал гэдэг одоо бичиг өгсөн бидтэй гэж хэлж байгаа биз? Гэхдээ энэ зайл байсан. Зайлан байсан. Яах гэжсэн гэхээр хууль бусаар цуцлуулаад захиргааны хэргийн шүүхтэр унгаад хууль бус шийдвэр гаргуулж хагаад шүүхийн шийдвэрээр буцаад зөвшөөрлийг олох гэж залилан явсан энд. Хэрвээ улсын их хурл хууль бус гэдгийг тогтоогоод хүчингү болго гэдэг тогтоол гаргаад тэр тогтоолыг үндэслээд засгийн газар шийдвэрээ гаргах юм бол энэ нь шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдлыг эрх зүйн үед үүсгэх гэсэн байна. Тэгэнгүүт улсын их хурл шийдвэр хууль бус гэдэг шийдвэрийг гаргахаас 1 хоногийн өмнө өрсөж зориуд хууль бусаар цуслуулах тэгээд шүүхээр энийгээ сэргээл хүртэл арга хэмжээ авч ирсэн. Би тэр 2024 оны 1 сард улсын их хурлын чуулганы танхимд хэрвээ улсын их хурл одоо энэ тогтоол гаргахаас өмнө та бүхэн цуцлах юм бол энэ бол өгсөн хувилцсан ажил боллоо шүү. Энийгээ болоорой гэж хэлээд тэгээд тухайн үед Эрдэнэс Монгол Эрдэнэс 5 толгой удирдлагууд энийг цуцлаагүй. Сайндаа цуцлаагүй шүү бас. Тэгээ энийгээ цуцлахгүй одоо хэдэн сар жил явсан бэ? Их хурлын тогтоол 24 оны 1 сард гарсан. 25 оны 5 сар цуцлсан шүү дээ. Оюун эрдэнэ засгийн газар жил 5 сарын дараа. Тэгэхдээ хизээ гэж би намын бүлгийнхаа хурал дээр намын дарга ерөнхий сайдыгаа айтайхан байгаараа ах 2 минь гэж хилжээж нэг юм цуцлсан. Тэр 7 хоногт нөгөөдөр нь цуцлсан. Нагсмэн. Та энэ үе шатанд Хамас бүлэглэл зэвсгээ хураалгах, Израилийн цэргүүдийг хяналттай бүсээс гаргах, Газан зориулсан ирээдүйн засаглалыг тодорхойлох асуудлууд яригдах төлөвтэй байгаа.
Америк нэгдсэн улсын санал болгосон энхийн төлөвлөгөөнд олон улсын дэмжлэгтэй шин захиргааг байгуулах санал бол багтсан байгаа. Харин Хамасын хэвлэлийн төлөөлөгч Хаим Гассем бид шинэ улс төрийн байр сууриа батгах хэлэлцээг эхлүүлсэн. Дайны дараах газын сахилалд Хамас бүлэглэл оролцохгүй гэж мэдгдсэн байна. Түүнчлэн Палестины мөрөглөлтнүүдээс бүрдэх төр засаг захиргаа яаралтай байгуулахыг уриалсан байна. Америк, Египт зэрэг зууршлагч орнууд яг одоогийн байдлаар нөхцөл байдлыг 24 цагийн гормоор хянаж байгаа. Нэмэлт хурцдмал байдал үүсвэл галз зогсоох хэлэлцээр бүрэн нуран унах эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа юм. Боливийн улсын ерөнхийлөгчийн сонгуул баруун төвийн үзэлтэй улс төрч Родриго Пас ялалт байгуулж ингэснээр Боливийн улсад бараг 20 жил үргэлжилсэн зүүн жигүүрийн засаглалыг төгсөглөө гэгдэж байна. Өдгөө 58 настай Пас нь Боливийн ерөнхийлөгч асан Хайме Пас Самарагийн хүү. Сөрөг хүчний нэр дэвшигч 65 настай Жоржо Тута Корригог 2 дахь шатны санал хураалтанд ялсан байгаа юм. Өвтөчлсөн дүнгээр Пас 54%, Кирога 45% саналыг авсан юм. Сонгуулийн гол сэдв нь эдийн засгийн хүндрэлийн асуудал байсан байгаа. Сүүлийн саруудад шатхууны хомсдол, үнийн өсөлт, гадаад валют болон импортын бараа олдоц муулсан нь олон нийтийн дургуутслыг төрүүлсэн сэдвүүд бол байсан. Боливийн иргэдийн олонх нь бараг 20 жилийн турш улс төрийг ноёргосон социализмын төлөө хөдөлгөөн намаас залхсан гэж шинжээчид үзэж байна. Уг намыг үүсгэн байгуулагч Эва Моралес 2005 онд тус улсын анхны уугуул гаралтай ерөнхийлөгчөөр сонгогдож 14 жилийн турш ирэх барьсан байдаг. Түүний үед ядуурлыг бууруулж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндэд ихээхэн хөрөнгө оруулалтад хийгдсэн боловч 2019 оны маргаантай дахин сонгуул үүмэн дэгдээж Моралес улсаасаа дөрөвхөд хүрсэн байдаг. Түүний дараа залгамжлагч Луис Арсе нам доторх зөрчлөөс болж нэр хүндээ алдан дахин нэр дэвшихээс татгалзсан. Харин Моралес хуулиар нэр дэвших эрхгүй тул ямар ч нэр дэвшигчийг дэмжэлгүй дагалдагчдаа саналын хуудсыг хүчингү болгохыг уриалжуулсан. Зүүн жигүүрийн талын саналыг хуваасан гэж байна. Үндсэндээ Пасын гол давуу тал нь зүүнний үзэлтэй боловч социализмын төлөө хөдөлгөөний намаас залгасан барууны радикал бодлогоос имээсэн сонгогчдын дэмжлэгийг татаж чадсан туршиж байгаа юм. Харин түүний өрсөлдөгч Кирога нь эдийн засгийн гүнзгий шинжилэл, төрийн оролцоог бууруулах бодлого санал болгосон бол Пас илүү болгоомжлсон байр суурь баримталж нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хадгалах хамгийн гол нь авилгыг давсан зогсоож улс орны баялагийг илүү оновчтой удирдах амлалт өгсөн байсан юм. Тэр мөн олон улсын валютын сан зэрэг гадаад зээлд хэд найдахгүй байх, орон нутгийн засаг захиргаанд илүү их эрх мэдэл олгох, зээл олголтыг хялбаршуулах, импортын хязгаарлалтыг багасгах, мөн шүүхийн шинжилэл хийх зорилттой төвшүүлсэн байна. Шинжээчид Пасын нэр дэвшсэн явдал нь Тута Корригогийн хэд хурц төлөвлөгөөнөөс болгоомжилсан оролцогчдыг, сонгогчдыг татсан. Түүний амлалт эдийн засгийн популизм биш, авилгын эсрэг байр сууринд илүүтэй тулгуурсан учраас гэж тайлбарлаж байна. Мөн Пас Америк нэгдсэн улстай харилцаагаас сэргээхэд илүү нээлттэй байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Түүний өрсөлдөгч Кирогогийн хувьд компанид ажил нь Америкийн хөрөнгө оруулалтанд хэд төвлөрсөн шинжтэй байсан. Тэгэхээр тэдний аль нь ч сонгогдсон Америкийн эрх баригчдын хувьд таатай мэдээ байсан гэсэн. Үүнийг ч баттгаж сонгуулийн өмнө Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Болив олон жилийн турш Америктэй дайсагнасан бодлого явуулж ирсэн. Гэхдээ одоо хоёр нэр дэвшигч хоёулаа манай улстай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгааг сайшааж байна гэдэг хэлсэн байна. Ийхүү Боливийн шинэ ерөнхийлөгч Родриго Пас улс төрийн докторгүй байдал, эдийн засгийн доройтол, институцийн хямралд цэг тавьж чадна гэсэн томоохон хүлээлт донд албаа авч байгаа юм. Пас нь улс төрд 20 орчим жил ажиллаж 2020 оноос сенаторын албыг ашиж байсан боловч үндэсний хэмжээнд ийхүү танигдсан нь энэ удаагийн сонгуул болж байгаа. Мөн дашин дуртагт түүний компанид ажилд хуучин цагдаагийн офицер асан Эдмонд Лара дэд ерөнхийлөгчөөр өрсөлдсөн байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал яхааргүй мөн Ларагийн шудраг намын бус хүн гих дүр төрх нь нийгмийн сүлжээнд мөн идэвхтэй оролцоотой байдаг нь компанид ажилд нь хүчтэй нөлөө үзүүлсэн гэгдэж байна. Хятадын эдийн засгийн 3 дугаар улиралд 4.8%-аар өсөж өнгөрсөн оны хамгийн сул үзүүлэлтэд хүргэлээ гэсэн мэдээлэл гарсан байна. Үүнд үл хөдлөх хөрөнгийн хямрал болон Америк нэгдсэн улстай худалдааны маргаантай байгаа байдал нь гол нөлөө үзүүлсэн байна. Ийм нөхцөл байдалд коммунист намын төв хороо энэ 7 хоногт хаалттай хуралдаж эх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд өндөр технологийн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлох хүлээлт байна.
Хятад улсын худалдааны яам нэмэр гарагт мэдээлэл гаргаж Хятадтай харилцах зөв арга нь сүрдүүлэг дарамт биш гэж Америкийн тариф нэмэх тухай анхааруулгыг шүүмжиллээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Хятад худалдааны яриа хэлэлцээнд эцэг хүртэл тэмцэнэ гэсэн юм а. Энэ нь Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессентийн Хятад улс дэлхийн эдийн засгийг сүрүүлэх замаар бусдыг өөртөөгөө хамт унахыг хүсэж байна гэсэн мэдээллийн дараах хариу байв. Өнөөдөр хоёр тал бие биенийхээ ачааны усан онгоцонд бомбын нэмэлт төлбөр ноогдуулж эхэлсэн байгаа нь зөрчлийг улам хурцдагсан хэрэг болж байна. Америкийн нэгдсэн улс энэ оны ихээр далайн тээврийн шудраг бус байдлыг зогсоох гэсэн зорилготойгоор Хятадын холбогдлолтой хөлөгт татвар ноогдуулах төлөвлөгөөг зарласан бол Хятад улсын зүгээс хариуд нь өөрийн хариу татваруудыг мягмар гарагт хэрэгжүүлсэн байна. Харин Хятадд үйлдвэрсэн хөлөг онгоцууд шинэ татвараас чөлөөлөгдөжээ. Энэ асуудлаас гадна дэлхийд дахин дах үйлдвэрлэлд нийт шаардлагатай ашигт малтамлын нийлүүлэлтийн сүлжээнд Хятад улсын бараг дангаараа ноёрхож байгаа байдал Америкчдын эрх баригчдын яриа хэрэлцээний гол маргаан хിവэр байна. Хятад улс өнгөрсөн 7 хоногт үндэсний аюулгүй байдлын үүднээс газрын ховор элемент болон холбогдох технологийн экспортыг нэмэлт хязгаарлалтанд оруулсан. Хятадын худалдааны яам даваа гарагт мэдээлэл гаргаж өнгөрсөн 7 хоногт зарласан газрын ховор элементийн экспортын хяналтын талаар Америк нэгдсэн улсад урьдчилсан мэдгдсэн гэж тайлбарлаж байгаа. Энэ нь Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Джеймс Гририйн Америк нэгдсэн улс урьдчилан анхааруулга аваагүй гэсэн мэдээллийг няцааж байгаа юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын газрын ховор элементийн 20 арга хэмжээний хариуд Хятадын экспортыг 11-р сарын 1-ээс эхлэн 100% галийн тарифт хамруулах төлөвлөгөөг зарласан. Одоогийн байдлаар талууд 11-р сарын 10 хүртэл шинэ тарифыг төр зарцааж тохиролцоонд хүрэхээр оролдож байгаа юм. Петерсны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн тооцоололоор 9-р сарын 25-ны байдлаар Америк нэгдсэн улсын Хятадын импортод ноогдуулсан дундаж тариф 58%, харин Хятад улсын зүгээс Америк нэгдсэн улсын бараанд ноогдуулсан тариф 33% болжээ. Хоёр улсын төрийн тэргүүд болох Дональд Трамп, Ши Жинпин нар энэ сард Сөүл хотноо болох Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд уулзалтаар уулзахаар төлөвлөж байсан ч сүүлийн өдрүүдийн үг хэллэг, тарифын хариу арга хэмжээнүүд уг уулзалтын ирээдүйд тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Хятадын талаас Дональд Трамп болон Ши Жинпин нарын уулзалтын товыг албан ёсоор батлааг байгаа. Парисын Луврын музейд нэм гарагт өдрийн цагаар хулгай гарч ердөө 4 минутын дотор хулгайчид музейн гаднаас өргөгч шат авчирч цонхыг эвдэн үзмрийн шилэн хайр цэнүүдийг хагалж Наполеоны үеийн үнэт эрдэнийн эдлүүдийг авч зугцсан хэрэг гарсан байна. Энэ хэрэг олон мянган жуулчинтай дэлхийн хамгийн их үзэгчтэй энэ музейд болсон байгаа нь Францын соёл, аюулгүй байдлын салбарыг тун хүндхэн байдалд оруулсан хэрэг болж байгаа. Үйл явдал музей нэгдсэний дараах 30 минутанд зочид аль хэдийн орж ирсэн байх үед болсон. Францын соёлын сайд Рашида Дати хэрэг явдалд 4 минут үргэлжилсэн Мона Лизагаас ердөө 250 метрийн зайд хааны эрдэнийн үнэт эдэл хадгалдаг Аполлон галерейд өрнсөн гэж хэлж байгаа юм. Намын цагдаагийн мэдээллээр өглөөний 9 цаг 30 минутын орчимд халдагчид өргөгч шат ашиглан Сений мөрөн дагуу байрлах цонхоор нь орж шилэн цонхыг тайрч хоёр үзмрийн хайрцгийг эвдэн үнэт зүйлсийг авч зогтсон гэж тайлбарлаж байгаа. Тэд моторч дугуйгаар оргохдоо хамгаалтын тохиолдолд өртсөн боловч цагдаа нар хамгаалагч нар барьж авч чадаагүй юм байна. Нийтдээ 8 үнэт эдэл алдагдсан. Үүнд 19-р зууны Францын хатан Мари Эмили, Хортенз нарын зүйлд титэм, Наполеон Бонапартын хоёр дахь эхнэр Мари Луизийн чимэглэл, эцэг гүрний хатан Эжинегийн титэм зэрэг байсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр хулгайн дараа Эжиний хатны титэм музейн гадна эвдэрхий байдалтай олдсон юм байна. Луврын музей сүүлийн жилүүдэд олон нийтийн хит их урсгал, ажиллах хүчний хомсдлоос шалтгаалan хамгаалтын хүчин чадал нь буурч байгаа талаар ажилчид нь удаадараа анхааруулж байсан байдаг. Ажилчдын зарим нь хит ачаалал хамгаалтын хангалтгүй байдлын улмаас ажил хаялт хүртэл зарлаж байсан удаатай. Мона Лиза зэрэг гол үзмрүүд сумны хамгаалалтаа шилэн хайр цагт хадгалагддаг ч гэлээ музейн бусад 33,000 гаруй үзмрийн хамгаалалт жигд төвшөнд биш болох нь ийхүү харагдаж байгаа юм. Цагдаагийн газрын дарга Лаура Нунец аюулгүй байдлын шийдлэл хийж шинэ үеийн камерын мэдрэгч хяналтын өрөөг нэмэхээ ол амласан байна. Гэвч шүүмжлэгчид энэ бүх арга хэмжээг хэтэрхий оройтож байна гэж шүүмжилж байгаа. Хулгайн дараа музей хаагдаж мөрдөн шалгалт эхэлсэн. Жуулчдыг гадагш нүүлгэн Сене мөрний дагуу гудамжуудыг хаасан байна. Ахлал мэдээллээр нийт 4 халдагч байсан гэж мэдээлж байгаа. Тэдний 2 нь барилгын ажилчны дүрээр шар хантаас үнэлсэн байсан юм байна. Мөрдөгчд өргөгч шат Динон жигүүрийн камерын бичлэгүүд тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг байцааж байгаа ч гэлээ ажилчид дотроос оролцоо байсан хэсэг нь одоо тодорхойг байна.
Луврын музей өмнө ч гэсэн хэд хэдэн удаа хулгайн хэрэгт өртөж байсан удаатай. Тухайлбал 1911 онд Мона Лизаг хулгайсан хэрэг гарч 2 жилийн дараа Флоренцээс олдож байсан. Мөн 1956 онд нэгэн жуулчин Мона Лизагийн зураг руу чулуу шидэж улмаар тэр үеэс хойш албаныхан зургийг хамгаалтын шилэн хоргоны цаанд байрлуулсан байдаг. Удаа Луврын музей нь хүн төрөлхтний соёлын өвийг илтгэх 33,000 гаруй үзмэртэй өдөр бүр 30,000 гаруй орчим хүн бол очдог. Гэвч өчигдрийн хулгай энэхүү музей нэр хүндэд ихээхэн хохирол учруулж аюулгүй байдлын тогтолцоог нь бүхэлд нь эргэн харах шаардлагыг бий болгож байгаа юм. Мөн энэ хэрэг улс төрийн маргааныг ч ихсэн дэгдэж байгаа. Франц улсын баруун жигүүрийн улс төрч Жордан Бардella Лувр бол Францын соёлын бэлэг тэмдэг, хааны эрдний хулгай бол манай улсынход төвчхийн аргагүй доромжлол байлаа гэж шүүмжилсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгч Эммануэль Макрон засгийн газрыг хурцаар шүүмжилж байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт зарим мэдээллийг товчоор тагсан мэдээлнэ. Япон улсын их баригч либерал ардчилсан нам болон баруун чигийн баримжаатай шинжиллийн нам Эвсийн засгийн газар байгуулахаар тохиролцжээ. Ингэснээр либерал ардчилсан намын дарга Такаичи Санае улс орныхоо анхны эмэгтэй ерөнхий сайд болох замаа нээж байна. Тэрээр энэ сарын ихээр намын даргаар сонгогдсон ч өмнөх ёсол задарснаар засгийн газрын тэргүүний байр суурь тэр хугацаанд тодорхойг болсон юм а. Харин одоо уг хоёр нам даваа гарагт албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар улс төрийн доктортой байдлыг сэргээхээр зорж байна. Бим гарагт Америкийн нэгдсэн улс даяар ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн No King хөдөлгөөний томоохон жагсаал болж өрнөлөө. Жагсагчид Дональд Трампыг сонгогдсон удирдагч биш хаа мэт авирлаж байна гэж буруутгажээ. Энэхүү хөдөлгөөн нь зүүн жигүүрийн байгууллагуудын хамтарсан сүлжээ бөгөөд улс орон даяар 2600 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан талаар хэлж байна. Тэд 6 дугаар сард болсон анхны улсын хэмжээний жагсаалд 5 сая орчим хүн оролцсон гэж үздэг бөгөөд энэ удаагийн оролцогчдын тоо үүнээс давсан гэж тооцож байна. Өнгөрсөн 7 хоногийн турш үргэлжилсэн хил орчмын мөргөлдөөний дараа Пакистан болон Афганистан улс шуурхай гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Энэхүү хэлэлцээрийг Катарын гадаад хэргийн яамт Турктай хамтран зуучилсан байна. Талууд доктортой инх тайван аюулгүй байдлыг бий болгохоор тохиролцсон гэлээ. Мөргөлдөөний улмаас олон 10 хүн амиа алдаж, олон зуун хүн шатагдсан нь сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой хүчирхийлэл тооцогджээ. Тэмцэл 10 дугаар сарын 11-нд Пакистаны агаарын цохилтын дараа эхэлсэн бөгөөд Исламабад Афганистанд байрлах зэвсэг бүлэглэлүүдийг дотоодын халдлагатай холбоотой гэж буруутгаж байна. Бүгд найрамдах Солонгос улсын армийн мэдээлснээр нэм гарагт бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын нэг цэрэг цэргийн хилийн шугамыг давснаар баривчлагджээ. Тус улсын их штабын мэдээлэлд цэргийн хөдөлгөөнийг анхааралтай хянсны дараа аюулгүй байдлыг хангамж баривчилсан гэж тайлбар өгсөн байна. Энэ нь хоёр Солонгосын хоорондын мийнжүүлсэн бүсэд ховор тохиолдог явдал юм. Уг цэрэг өмнөд Солонгос дөрөв хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн гэж Чосон Элбос сонинд мэдээлжээ. Та бүхэн гадаад мэдээг анх үзүүлэлээ анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс 5 сарын дараа анх удаа баллистик пуужингийн туршилт хийжээ. Газын зургаас гал зогсоох гэрээ хэрэгжиж ихснээс хойш 80 удаа зөрчигдөж 80 орчим хүн амь үргэсэн гэлээ. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоод 21 хоног өнгөрлөө. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрч байна. Бид хэд дахинд болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлнэ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт түр хойшлогдсон байж магадгүй. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хоорондоо утсаар ярьсан. Энэ үеэр ярилцлага үр дүнтэй болсон гэж талууд мэдээлсэн боловч төрийн тэргүүдийн хооронд бичлэн уулзах шийдвэр гараагүй болтойгоо юм.
Та учир нь цагаан ордны зүгээс Марко Рубио болон Сергей Лавров нарын утсаар ярьж дуусны дараах мэдээлэлдээ ойрын хугацаанд Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалт товлогдоогүй гэж мэдгдсэн байна. Мөн Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр ерөнхийлөгч нарын хооронд үл ойлголцол байгааг бид нар харж байна. Дональд Трамп ч Владимир Путин ч аль аль нь уулзалт болох тухай уулзалт болох огноо тогтоож өгөөгүй гэсэн байна. Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Унгар улсад Владимир Путинтэй уулзнаа гэж анх зарлаж байсан ч Москва нэн даруй гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү уулзалтыг хойшлогтод хүргэсэн байж магадгүй гэж шинжээж таамаглаж байгаа. Дайныг дуусгах шийдлийн тухайд Украин улсын зүгээс Америк нэгдсэн улсын санал болгож байгаа. Одоогийн фронтын шугамаар дайныг зогсоох шийдлийг бол эрс эсэргүүцэж байгаа. Энэ нөр Украины эрх баригчдын хувьд улсынхан тусгаар тогтнолын огнолд шууд халдсан хэрэгэ гэж үзэгдэж байгаа юм. Нөгөө талаас Орос улбаны улс түрх хугацааны богино хугацааны гал зогсоох биш асуудлыг үнцээр нь шийдсэн урт хугацааны энхийн хэрэгцээрийг байгуулахыг дэмжиж байгаа. Энэхүү талуудын уулзалт хойшлох тухай мэдээтэй зэрэгцэн Европын удирдагчид Мягмар гарагт Америк нэгдсэн улсыг Украины асуудлаар илүү хатуу байр суурь Орос улбаны улсын эсрэг илэрхийлэхийг уриалсан байна. Мөн их сурвалжуудын мэдээж байгаагаар НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рүте энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцахаар өнөөдөр Вашингтонд ирсэн байна. Тэр маргааш Дональд Трамптай уулзнаа гэж их сурвалжууд мэдээлж байгаа. Энэ үеэр Марко Рүте Дональд Трамптай уулзаж Европын байр суурийг танилцуулах байхаа гэж таамаглаж байгаа юм. Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Владимир Путинтэй уцаар ярьсан. Мөн Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй бичлэн цагаан ордонд уулзсан. Энэхүү уулзалтынхаа дараахан саний дурдсан Унгарын уулзалтын тухай ярьж тэр даруйд нь Марко Рубио болон Сергей Лавров нар бэлтгэл уулзалтыг Будапештад хийхээр төлөвлөгдөж байсан. Тухайн үед мөн Будапештыг уулзалт болох газраар сонгосон ихээхэн маргаан дагуулж байсан гэдгийг дурдъя. Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан нь Оростой харилцаа холбоо сайтай улс орнуудын нэг мөн байна. Мөн хуралд Владимир Путиныг урьх нь түүний онгоц бусад Европын улс орнуудыг агаарын орон зайг нь давж гарна гэсэн үг. Польш улс хэрвээ газар нутгийн дээгүүр Владимир Путины суусан онгоц нисэх юм бол олон улсын эрүүгийн шүүхийн баримтлагын шийдвэрийн дагуу Владимир Путины онгоцыг буулгаж түүнийг баримтлах боломжтой гэж мэдгдсэн байна. Үүний улмаас Болгар улс улсынхаа агаарын орон зайг ашиглуулах боломжтой гэдгээ ч мөн илэрхийлж байсан юм ба. Дараагийн мэдээ. Бүгд найрамдах хатчихсан Солонгос ард бус буюу Хойд Солонгос улс 5 сарын дараа анх удаа баллистик пуужингийн туршилтыг хийлээ. Бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний мэдээлснээр Пинян хотоос өргөж орших бүс нутгаас дахид хэдэн богино зайн баллистик пуужинг харуулсан гэж байна. Эдгээр нь 100 хойш чиглэн 350 км-ийн зайд ниссэн юм байна. Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний удирдлагуудын мэдээлснээр Америк нэгдсэн улстай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд энэхүү Хойд Солонгосын альва өдөөн хатгалгыг нэт заахад бүрэн бэлтгэлтэй байгаа гэдэг мөн ташамт хэлсэн байна. Нөгөө тал Япон улсын шинэхэн ерөнхий сайд Санаe Такачи сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр Японоос Америк болон Өмнөд Солонгостой нэгт харилцаа холбоотой ажиллаж байгаа бөгөөд пуужингийн туршилтын талаарх мэдээллийг бодит цагийн гормоор солилцож ярина гэдгийг хэлсэн байгаа юм. Хойд Солонгосын талаас туршилтын талаар харин ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаанд анхаарал татаж байгаа. Ямар ч тач ийм туршилт хийж байна гэдэг нь энэ 7 хоногийн ихээр Америкийн эцсээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Азийн орнуудад хийх айшлалтай давхцаж байгаа гэдгийг олон улсын шинжээчид төлхөө анхаарч байна. Энэ айлчлал нь Дональд Трампын энэхүү бүс нутагт хийж байгаа бүрэн эрхийн 2 дахь хугацаа нэгснээс хойш Азийн улс орнуудад хийж байгаа анхны айлчлал нь. Тэрээр эхлээд Малайзад бүс нутгийн дэд хэмжээний уулзалтанд оролцоод дараа нь Япон улсад очино. Үүнийхээ дараа бүгд найрамдах Солонгос улсад болох Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцохоор төлөвлөж байгаа юм. Хойд Солонгос улс нь Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү чуулганы өмнө эсвэл явцын үеэр иймэрхүү пуужингийн туршилт хийсэн мөн хийж магадгүй байгаа нь өдөн хатгасан шинжтэй үйлдэлээ гэж хөрс зэрэгэлдэх орнууд нь ийхүү үзэж байгаа бол шинжээчид Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улсаа гэсэн статусаа олон улсын давцанд хүлээн зөвшөөрүүлэх орлогын нэг гэж харж байгаа юм байна. Өнөөдрийн туршилтууд нь тус улсын энэ оны 5 дугаар сарын 8-нд хийсэн богино зайн пуужингийн туршилтаас хойш анхны баллистик пуужингийн туршилт тухайн үед Америк нэгдсэн улс болон Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний эсрэг цөмийн эсрэг давталгааг дуурайлан хийсэн туршилтаа гэгдэж байсан. Энэ удаагийн бас нэг онцлогтой байгаа нь Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ий Чемён 6 дугаар сард албан тушаалаа хүлээн авснаас хойших анхны Хойд Солонгос улсын хийж байгаа пуужингийн туршилт.
EJMN-ийн хувьд тэрээр Солонгосын хойгт инх тайвны сэргээхэд хүчин чармайлт гаргана гэж кампанид ажиллахаа үеэр удаа амлаж байсан. Солонгосын асуудлаар харьцангуй уян хатан байр суурьтай байдаг нэгэн байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance мягмар гарагт Израильд хийсэн айлчлалынхаа үеэр Газын зурагт галзгсох хилэлцээр үргэлжлэн одоогийн явцч төр доктортой хүлээлтээс давсан үр дүнтэй байгаа гэж мэдээлв. Түүний энэхүү айлчлал нь Дональд Трампын цацаграаны энхийн хилэлцээрийг баталгаажуулах хүчин чармайлтын нэг хэсэг яхааргүй мөн. JD Vance-ийн айлчлалын зэрэгцээ Хамас бүлэглэлийн төлөөлөгчид Израильтай үлдсэн зөрүүтэй асуудлуудыг ойлголцох зорилгоор Каир хотноо болж байгаа яриа хилэлцээнд оролцож байгаа. Палестины мэдээллээр Израиль улс нь гал зогсоох гэрээг хэрэгжиж эхлснээс хойших сүүлийн 11 хоногт 80 удаа энэхүү хилэлцээрийг зөрчиж 80 орчим Палестин иргэнийг амьсганд нь хүрсэн гэж мэдээлж байгаа юм. Израилийн зүгээс Хамас бүлэглэлийг барьцаанд байх үед аймалцсан хүмүүсийн зохицыг буцаах ажлыг удаашруулж гэрээг зөрчиж байна гэж буруутгаж байгаа юм. Энэ тухайд одоогийн байдлаар Хамас бүлэглэл нийтдээ 15 зохицыг үүнээс 2-ыг нь улаан загалмайгаар дамжуулан өнөөдрийн байдлаар хүлээлгэж өгсөн байна. Гэхдээ Хамас бүлэглэл цааш нийт 13 хүний зохицыг дахин буцааж өгөх үлдсэн байна. Олон хүн нурангад дарагдсан учраас тэдгээр зохицыг олоход хугацаа хэрэгтэй байна гэсэн тайлбарыг Хамас бүлэглэлийн зүгээс өгч байгаа юм. Удаахныг асуудал нь тусламжийн асуудал байгаа. Газын зурагсын хил мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар гал зогсоох гэрээ хүчин төвлөрд болсноос хойш ердөө 986 тусламжийн ачааны машин нэвтэрсэн байгаа нь анх амласан 6600-аас хамаагүй бага тов болж байгаа юм. Энэхүү гал зогсоох хилэлцээр хизээж нурж магадгүй тусламж хангалттай биш амьсаа алдсан барьцааны хүмүүсийг буцаах ажил удаашралтай байгаа ийм үед дэд ерөнхийлөгч JD Vance гал зогсоох хилэлцээр хിവэрэ үргэлжлэн нөхцөл байдал намжин гэсэн итгэл найдвартай байгаа гэдгээ удаа энэхүү илэрхийлж байгаа юм. Энэ байдлыг Америк нэгдсэн улсын дипломат зуушлал амжилт олохгүй байна гэх шүүмжлэгчдийн таамаглалыг няцаахсан оролдлого нөгөөтэйгүр хилэлцээрийг нураахгүй тулд Америкийн зүгээс тууштай дипломат ажиллагаануудыг явуулж байна гэдгийг харуулах үйл явдал гэж хэлж болно. JD Vance-ийн айлчлал нь Америк нэгдсэн улсын ойролт орондын инхийн төлөөлөгч Стив Витков болон ерөнхийлөгчийн хүргэн Jared Kushner нарын айлчлалын дараа болж байгаа. Мягмар гарагт Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Египт улсын тагнуулын газрын дарга Хасан Рашадтай Ньюзилэнд уулзаж гал зогсоох төлөвлөгөөг ахиулах талаар ярилцсан гэж Израиль улсын ерөнхий сайдын алтнаас мэдээлсэн. Египт улс нь өөрөө инхийн хилэлцээрийн гол зуурлагч улсуудын нэг Газад байрлах тодоржуулах хүчний удирдагчаар ажиллах төлөвтэй байгаа юм. Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэг тасалснаас хойш 21 дахь өдрөө өнгөрч байна. Хизээ эргээд сэргийх нь тодорхойгүй. Зарим хууль тогтоогчид энэ удаагийн засгийн газрын саатал нь Дональд Трампын анхны бүрэн эрхийн үед болж байсан 35 хоногийн турш засаг зогссон хугацааг давж магадгүй гэж таамаглаж байна. Сенатын төсвийн хууль энэ 7 хоногийн даваа гарагт 11 дахь удаага батлагдаж чадаагүй. Сенатад байгаа бүгд найрамдагчид өнөөдөр цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж санхүүжилтийн хугацааг сунгах талаар ярилцсан юм. Гэхдээ атжалсан намыг дэмжихийг уриалж нэгдсэн байр суурьтай байхыг илэрхийлсэн гэж их сурвалжууд мэдээлж байгаа. Атжалсан намынхны зүгээс халамжийн зарлыг нэмэгдүүлэхийг уриалж байгаа бол бүгд найрамдах намынхны зүгээс ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалд орсон цагаас хойш төсвийг нэн даруй бууруулахыг бол шаардаж байгаа. Холбооны засгийн газар өнөөдрийн байдлаар 2.3 сая албан хаагчтай үүнээс 750 мянган орчим хүн өдөр бүр ажилдаа одоогийн байдлаар л очих ирэхгүй төр чөлөөлөгдөж байгаа гэж Конгрессийн төсвийн албанаас бол мэдээлсэн. Мөн хаалт дуусах хүртэл цалингаа авахгүй үүний дараа бол зөвхөн нөхөн олбор хэлбэрээр бол цалингаа буцааж авах юм байна. Харин чухал үйлчилгээнд тооцогддог ажилчид буюу амнаас аюулгүй байдлыг хамгаалдаг салбарынхны хувьд бол хэвийн ажиллаж байгаа. Ингэж цалинтай чулуу авсан ажилчдад өдөр бүр 400 сая $400 зардал гарч байгаа гэж төсвийн албаны тооцоонд дурдсан байна. Түүнчлэн 1.3 сая цэргийн албан хаагч цалингаа алдах төлөвтэй байсан боловч Дональд Трампын шийдвэрээр турх хугацаанд хөрөнгийн шилжүүлэг хийгдэж төр завсарлага өгсөн юм байна. Гэвч дараагийн 7 хоногт дахин ийм арга хэмжээ авах боломж байгаа гэж албаныхан мэдээ